За даваа сурган агс нь амьд ахуй цагтаа нийгмийн эмзэг бүлгийн айл өрх толгойлсон эхчүүд хүүхдүүдэд өөрөөсөө тусалж болох бүх зүйлээр тусалдаг байсан нь буянтай нэгэн гэдгийг ойр тойронд нь байсан хүмүүс ам уралдан магтдаг билээ. Харин тэрээр зуурдаар хороогийн мөхсөг үзүүлж гэр бүл ах トゥ төрөл төрөксөд болон хамт олонд нь хүнд газ тохиосон харамсалтай явдал болсон юм а. Тэрээр таксины жолоочийн хуваар телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо өөрийн амьдрал хүсэл мөрөөдөл бодол санаагаа илэн талангуй хуваалцсан нь үзэгч түмэнд мундаг ав хэмээн өргөмжлөхөд хүрсэн юм. За түүний хамгийн ойрын хүсэл нь орон сууцанд орж гэр бүлийнхэнтэйгээ тухтай сайхан амьдруулахын тулд хичээж явдаг хэмээн ярьж байлаа. Гэхдээ хэдийгээр тэрээр одоо олонныхон дунд байхгүй ч түүний хүсэл бийж түүний эхнэр болон 5 хүүхэдт нь нийгмийн хариуцлага ухамсарласан стандарт property группийн хамт олон 2 өрөө байрны батламжийг гардуулсан юм а. Бид бүгд юу хийж чадах юм бэ? Нийгэмдээ ямар сайн үйл хийж чадах юм бэ? За энэ сайн хүний одоо ач хавьяа буюу тэр зөв бодлыг нийгэмдээ яаж төвлөрөх юм бэ? За хамгийн гол нь энэ 5 хүүхэдт бас эрүүл орчинд дулаахан байранд за зөв төлөвшөлтөй аавшгээ зайн хүн болж хүмүүжихэд бас нэг алхам хийж одоо бид ярилцаад ийм шийдвэр гаргасан байгаа маш богино хугацааны шийдвэр. Тэгээд ийм шийдвэр гаргасандаа бид бас л бусад хүмүүсээ адилах баяртай байгаа. Сэтгэл хөдлөж байгаа. 2 барилгын маань цаашаа наран тал руу харсан 106 гэдэг юм барилга байгаа. Энэ барилгаас 2 өрөө байрыг танд ингээд бэлгэлж байна. Стандарт property группийн хамт олонны зүгээс шин толгойд хороололд баригдаж эхний 2 орон сууцны ашиглалтанд ороход бэлэн болсон. За шин толгойд хороололдоо наран тал руу харсан 2 өрөө байрыг тэдний гэр бүлд гардуулж байгаадаа баяртай байна хэмээн ярьж байлаа. Өнөөдөр айгүй сэтгэл хөдлөж сайхан байна. Энэ их эерэг энергитэй зөв сайхан үйл явдал гэдгийг мэдэрч байна. За бидний энэ хийж байгаа ажил бол нийгэм рүү чиглэсэн. За бас энэ нийгмийн хөгжил гэдэг маань нийтийн хөгжил байдаг те. Тэгэхээр ингээд хамтаараа бүгдөө ингээд дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдэг монголчуудын сайхан үгээр бие биендээ тусаж дэмжиж явах юм бол одоо Монгол улс маань өшөө сайхан хөгжинэ. За энэ сайхан бидний хойч бие бас ирээдүйд болсон хүүхдүүд маань зөв сайхан орчинд төрж өсөж хүмүүжиж тэ бидний ингээд ирээдүйд улам гэрэлт болтгоо л гэж би хүсэх байна да. Тэгэхээр бас энэ шийдвэрийг гаргаад бид нар байр бэлгэхдээ нөгөө одоо энэ орон сууц хүлээж авч байгаа одоо амар жаргал болон түүний хүүхдүүдэд ямар нэгэн төлбөрийн дарамт байхгүйгээр бүх татвараас чөлөөлсөн бүх одоо шимтгэл хураамж тэр юмнуудыг нь бүгдийн компани 100% хариуцаад байсан болохоор энэ хүмүүстээ ямар эргээд тийм зүйл бол байхгүйгээр түүний гэргийн хувьд 5 хүн хүүхдийн хамтаар үлдсэн. За талигаачин хамт олон болон сошиал орчинд монголчуудын мэдээллийн санаачлагаар уг мэдээлэл стандарт property группийн хамт олонны чихэнд хүрч за байр бэлгэлэхээр болсон явдалд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байлаа. Миний хань үнэхээр мундаг тийм монголчуудад бас үнэхээр бас нэгийг бодогдуулсан энгийн нэгэн жирийн аав байсан юм байна гэдгийг би одоо тэнгэрт гарсан хойно маш сайн мэдэрлээ. Тэгээд үүнээс гадна бас энэ стандарт property группийнхандаа маш их баярлалаа. Нэг ширхэг чулууг зөөсөн тэр барилгачид хүртэл баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бүгдийн цаана зүрх сэтгэл нэгтэй байгаа бас монголчуудтай баярлалаа. Миний 5 хүүхдийн буян заяаг ингэж дэлгэрүүлээд миний ханийн үзэл бодлыг тунхаглаад тэгээд биднэрт ийм сайхан байрыг олгож байгаа. Тэр хүмүүс бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэрээр нөхрийн хүсэл зорилго хийж байсан хүмүүсийг үргэлжлүүлж түүний нэрээр нэрлсэн төрийн бас байгууллагыг байгуулж үйл мөрийг нь үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдэгдэж байсан юм а. Манай одоо гэр бүл тий манай гэр бүлийн зүгээс бас өөр хамаатан садан яг ах дүүнэрийн хувьд бас миний өөрийн ах дүүнэр нийлж байгаад бүгд ярилцсаад одоо талигч өөрөө хүүхдийн төлөө тий хүний сайн сайхны төлөө бас энэ өргөтөлгөлсөн эхчүүдэд амар өрөвдөж одоо тэднийг туслах бүр өөртөө байсан эцсийн зоосоо хүртэл гарцдахгүйгээр заавал мөнгөнд тусламжч гэхгүйгээр ингэж зүтгэдэг байсан юм байхгүй юу. Яг энэ бүгдийг бодоод бид энэ хүний үйлсийг цааш нь дахиж өргөжлүүлэх хэрэгтэй юм байна. Өшөө бид нар дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна. Биднэрт ийм том одоо ингэж монголчуудыг үнэхээр мундаг аав гэж болгосон энэ хүний төлөө бид нэр одоо цаашд үйлсийг өргөжлүүлэх бол өөрхийн өргөжлүүлэх үү гэдэг үднээс даваа сүрэн сан гэсэн нэртэй төрийн бас байгууллага байгуулъя гэж бодсон юм. Харин талигаач хамт олондоо хэрхэн хүндтэй хүн байсан бэ гэдгийг тэдний үйлдэлс харагдаж байсан юм. За хамт олонныхон зүгээс сэтгэл маш өндөр байгаагаа илэрхийлэхийг хүсэж байлаа. За юуны түрүүнд энэ бүх ингээд цаг үеийн турштай талигаачиг амьд зэрүүн байхад нь одоо ч гэсэн энэ санаа тавьж энэ бүгдийг ингэж хүлээж байгаа юу болох ингэ хүлээж байгаа бүх хүмүүс бид нэрийг дэмжиж байгаа энэ гэр бүлийг дэмжиж байгаа бүх хүмүүс эхлээд баярлсан талархснаа илэрхийлье. Манай хамт олонны зүгээс тэгээд талигаач маань бол зүгээр жирийн нэгэн байгаагүй хамгийн их авьяаслаг хөдөлмөрч одоо цоглог
ингээд тийм эгэлхүү тийм давтагдшгүй тийм нэгэн хүн байсан. Тэгээд ингээд ар гэрт нь үлдчихэж байгаа энэ 5 хүүхдийн ирээдүйд энэ санаа тавьж байгаа бүх хүмүүс ямар ч байсан бүгдээрээ гар гараасаа бариад бүгдээрээ бие биенээ дэмжиж монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг энд харуулж байна. Ямар ч тач талигаач уяа мундаг аав маань хэд залуу насндаа зуурдаар таалал төгсч за нөхөж бар шүүх гарц тохиосон ч түүний буян дагуулсан үйлмөр энэ мэт бусдад өрөөгөөж өгч үргэлж дурсагдан үргэлжилж явна гэдгийг үзэгч та бүхэнд сурвалжлагаар хүргэхийг зорьсон юм а.